Үзэгч сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс бэлтгэн хүргэдэг хуульчдын подкаст ээлж дугаараа та бүхэнд хүргэж байна. За өнөөдрийн дугаартаа бид иргэний мэдээлэл авах болон үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хүрээнд зочдтой урьж ярилцах болно. Өнөөдрийн дугаарын зочноор хүний эрхийн активист Болор сайхан, за Global International төрөмс байгууллагын хуульч Пүрэв Сүрэннаар өргөдөн оролцож байна. Цаг зав гаргаж бидний сонсогчдод хамт мэдээлэл хүргэхээр хүрэлцэн ирсэн хариуцлаганд маш их баярлалаа. За өнөөдрийн сэдв маань мэдэх хэрэгтэй холбоотой сэдв байгаа тийм. Тэгэхээр нийтлэг мэдэх эрх гэж ярихаар үзэл бодлоо илэрхийлэх эрх гэдгээс цааш яг нарийн юм ойлголт бол масын донд бол байдгүй тийм. Тэгэхээр ер нь мэдэх эрх гэж яг юу юм бэ? Эндээс яриагаа эдэрлээ эхлэе. За Пүрэв Сүрэннээс эхлэх үү? Яг уу мэдэх эрх. За энгийнээр одоо юу гэх юм бэ? Үнийг одоо амьдрах бүхэл одоо үндсэн эрх төрлийн эрхүүдэд дэлгэхэд хамгийн ихэнд хэрэгтэй болдог зүйл мэдээлэл. Гэрээсээ гараад өнөөдөр цаг агаар ямар ах вэ? За хүнсээ гараад хүнсээ цуглууллаа гэхэд хаанаас ямар хүнс цуглуулж болох вэ гэл. Бидний ингийн амьдрал бол ерөөсөө энэ мэдээлэл дээр бол үндэслэж байдаг. Энэ өөрөө хүний анхдагч тэр орон байртай байх, хоол хүнстэй байх, хувц сонор идвэрхтэй байх гэдэг ч юм уу. Энэ эрхийг одоо баталгаатай эдлэхэд хангахын тулд ерөөсөө хамгийн ихэнд оршдог зүйл байхгүй. Тэгэхээр хүн одоо төрлөхөөс юм заяамал шинжээс гадна энэ бас амтнд ч бас байдаг зүйл тийм ээ. Тэр чинь нөгөө мэдрэмж зүн сөвөнгөд ороод ирж штэ мэдээллийг ингэж ялгаж салах. Тийм энгийн зүйлээс л эхлэн тэгээд хуулийн хүрээнд бол энэ өөрөө олон улсын гэрээ конвенц, Монгол улсын үндсэн хууль, бусад хуулиудаар бол хуульчлагдсан, баталгаажсан ийм эрх байгаа. Тэгээд маш олон хуульд бас уйлдаж мэдээлэл авах, мэдээлэл хайхтай холбоотой харилцааг тус ингээд зохицуулсан байдаг. Үзэл бодлоо илэрхийлэх гэхлээр одоо жишээлбэл өнөөдөр өглөө гадаа бороо орох бол нартай болов гэд та яг ямар хувцас сонгохоо шийдэж байгаа тийм. Нэмхэн бие түнгэн халууцуулахгүй хувцас байх уу эсвэл хүүтэнд дулаан хувцас байх уу гэд шийдэж өмсөж байгаа нэг төрлийн өөрийгөө илэрхийлж байгааг харж болж байгаа. Тэгэхээр яг ямар хувцас өмсөх вэ? Ямар байдлаар би өөрийгөө хэв донж маягаа илэрхийлэх вэ гэдэгт шийдвэр гаргаж байгаад нөлөөлж байгаа зүйл цаг агаар мэдээ байна тийм. Цаг агаараар урьдчилсан мэдээ маань өөрөө эргээд таны хувцас сонгохтой нөлөөлж байгаа. Үүнтэй адилхан яг хүн өөрийгөө үзэл бодлоо илэрхийлэхэд хүн тэр үзэл бодол гэдэг зүйлийг тогтоход хамгийн чухал зүйл бол мэдээлэл байгаа. Тэгэхээр яг хүнийг өөрийгөө илэрхийлэхэд нь бас маш хэрэгтэй байдаг зүйл бол мэдээлэл. Тэгэхээр мэдээлэл бол өөрөө хүнийг мэдсэн байх, эрүүл саруулах ухаанаар шийдвэр гаргахад чухал байдаг учраас энийг бол онцгойлон авч үздэг гэж болно. За дараагийн асуултаа Global хуульч Пүрэв Сүрэнгээс асууя. За манай улсад олон нийтэд мэдээлэл нээлттэй байх хууль байдгүй. За мөн мэдээлэл олж авах хэрэг тусгаалan хуульчлах шаардлагатай юу вэ? Яг энэ судалгаа ингээд үзэхээр дэлхийн за бүр яг 128 за одоо 130 ч болж энэ орон зөвхөн энэ мэдээлэл авах эрхтэй холбоотой одоо мэдээлэл авах эрхийн тухай хуулийг бол баталсан байдаг юм л. Энэ бол маш өндөр үзүүлэлт буюу өндөр тоо бах. Тэгээд хамгийн гол нь энэ эрхийг хуульчлах шаардлагатай юу гэсэн үг тийм. Энэ ерөөсөө хуульчлагдахгүй байхын аргагүй л да. Мэдээлэлтэй байх эрхий чинь одоо юу гэдэг бидний иргэний бол улс төр эрхээ олон улсын факт 19 дугаар зүйл, хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дугаар зүйл. За Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйл 16-гийн 16, 16-гийн 17 гэдэг ч юм уу. Яг энэ заалтуудаар бол энэ эрхийг ингээд баталгаажуулсан байгаа. Тэгэхээр энэ эрх өөрөө ардчилсан улсад ч гэсэн байхаас гадна одоо бусад тэр дэглэмтэй орнууд шүү дээ, социалист гэдэг ч юм уу, хаалттай байдаг улс оронд ч гэсэн хуульчилсан байдаг. Манайх чинь социализм гэж яриад байдаг боловч манай 1924 40 60 оны үндсүүлүүд төр мөн л мэдээлэл авах энэ үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой харилцаануудыг бол зохицуулж ирсэн. Ийм л асуудал байгаа. Тэгээд ахаад энэ мэдээллийн авах эрхийн одоо индекс нь хэр байна вэ гэдгийг бас олон улсын байгууллагуудаас гаргадаг. Одоо жишээлбэл хууль ба ардчлал гэдэг төвөөс нэг 61 индикатор бүхий үзүүлэлтээр бол үнэлт юм билээ. Тэгээ Монгол орны хувьд бол энэ 17 оны байдлаар тэрнээс хойш одоо энэ индекс нь шинжлэхтэйг байгаа. 101 20 орноос бол нэг 61-ээс 63 дугаар байрт бол жагсаж байна гэсэн яг ийм нэг алтан дундч бүхий л үзүүлэлттэй байгаа юм.
Одоо сая нэг индикатор гэж ярьлаа, үзүүлэлтүүд гэж ярьлаа. Дэлхийн одоо улсуудад байдаг ийм мэдээлэл авах эрхийн тухай хуультай гэж ярьлаа шүү дээ. Манад одоо бас хуультай байгаа тий. Энэ хуулийн хүрээнд одоо зохицуулагдсан мэдээлэл авах эрхийн үеигөө зохицуулагдсан ямар онцлог заалтууд байна? Яг ямар байдлаар зохицуулагдсан байгаа вэ одоогийн байдлаар? Надаас үү те. За энэ 2011 онд одоо 10 жил яг болж байна. Мэдээлэл тод байдлаа мэдээлэл авах эрхийн тухай хууль гэдэг хууль батлагдаад за энэ хууль батлагдах бол ерөөсөө нийгмийн хэрэгцээ шаардлага бол байсан. Ерөөсөө тэгээд энэ хуулийн хамгийн гол ач холбогдол гэх юм бол тодорхой одоо байгууллагуудыг мэдээлэл өгөх эрх буй хүрээг нь заагаад өгсөн. За тэгээд давуу тал бол зарчим байна. Мэдээлэл яаж авах зарчмын асуудлуудыг бол маш сайн заасан. Гол нь энэ хуулийн хэрэгжилт нь 23 24 дугаар зүйл гэж байдаг. Хэрэгжилтийн асуудал дээр хууль батлагдсанаас хойш 10 жилийн хугацаанд бол за манай байгууллага тэгээд зориг сангаас гэдэг ч юм уу нэг ганц хоёр судалгаа бол хийж исэн юм бэл. Тэгээд төдийлөн харин яг хэрэгжилт бол хангалтгүй гэж бол гарсан. Ягаад гэвэл төрийн одоо байгууллагууд, холбогдох байгууллагууд мэдээлэл өгөхдөө хууль бус шаардлага тавьдаг. Ахаад мэдээлэл өгөхдөө холбоотой тогтсон юм соёлын стандарт гэх юм уу те. Тэр нь ингээд одоо хүртэл нийтлэг биш. Янз бүрээр хуулиа тайлбарладаг. Жирийн иргэдийг мэдээлэл хүсэхт нь буцаах юм тохиолдол хандлага бол хавтгаарцсан байгаа. Тэгээ одоо бол яг хөө эргээд энэ хуулийг шинжилэн найруулахдаа одоо хоёр өөр хуулийн төсөл боловсруулсан. Хууль зүйн яамнаас бол өнгөрсөн 3 сарын 23-нд улсын хурлд бол өргөн барьсан байгаа юм байна. Энэ гол хууль одоо шинжилэн найруулах хэрэгцээ шаардлага бол нийгмийн хөгжил, захин орчны одоо технологи юутай уялдуулж болвол сайжруулна гэдэг бол нэг гол хамгийн ихний үндэслэл нь байгаа харагдсан. За ерөнхийдөө бол нэг иймэрхүү байна л да. Тэгээ ахаад зөвхөн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиас гадна түрүүн би хэлсэн Монгол улсад одоо өчнө төгөлдөр үржилжгүй 700 одоо хууль гэх юм уу те. Энэ хуульд ингээд харахаар бараг 200-300 орчим мэдээлэл өгөхтэй холбоотой харилцаа одоо байдаг. Жишээлбэл төрийн албаны тухай хууль гэхэд чинь мэдээл гэсэн ийм үг үсэг заавал зохицуулагдсан байдаг те. Ашигт олборлын тухай хууль гэл жишээлбэл аваад үзвэл бас л байж байгаа. Энэ харилцааг нийтлэг яг одоо ингээ иргэн мэдээлэл авах гээд очоод тэгээ төрийн байгууллагаас аль нэг байгууллагаас мэдээлэл авах гээд очоод мэдээлэл авч чадаагүй ийм кейсүүд хүний өрхийн зөрчлүүд ер нь хэрэг байдаг вэ? Энэ талаар очтоос. За зүгээр өөрхөн жишээг л нэг хоёр жишээ хуваалцсан. За ковидын цар тахлын үегээд ер нь бол иргэдийн хөлөөр ингээд хязгаарлалцсан тийм чөлөөтэй зорч чадахгүй зарим төрлийн байгууллагууд очиж байхад одоо юу гэдгийг вакцина хийлгэсэн байхын шаардлага тавьсан байгаа үе байна. Төрийн байгууллагаас би нэг мэйлээр илгээчих боломжтой, нэг захиа байх боломжтой хоёр мэдээллийг ингээд мэйл бичээд яг аль биесныхын ажилдаг мэйл рүү бичингүүт 11 хариулахгүй таг болж байна л да. Тэгэхээр зөөн нь бол одоо юу гэдгийг ийм боломжтой юу те энийг би юу гэж ойлгох вэ гэж асуусан асуултанд бол тэр хүн нэг өөрийнх нь мэддэг зүйл өөрийнх нь ажил үүрэгтэй холбоотой зүйлний 5-10 минут зарцуулаад хариулчих боломжтой байхад 11 чимээг байна. За цар тахлын өмнө гэх юм бол за дүүргийн нэлээд явах уу. Нэг дүүргийн газрын албан дээр очиод би ингээд газрын гэрчлэгийг ингээд төлбөрийн төлөөд сунгах хүн байгаамаа. Тэгээ өөрөө явж чадахгүй байгаа учраас яах вэ гэж асуусан чинь наад хаана ямар газар хийн болгосон чинь нууц байдаг юм аа. Гэж шууд гэж. Тэгэхээр нүггүй наад чинь байгууллагын нууц гэж тооцсон бол хийн тэг шийдсэн би мэдээд авчаа гэдгсэн чинь дарга мэднэ. Тэгээ даргыг 2 цаг хүлээгээд асуусан чинь даргын туслан дарга ирэхгүй байна. Та өдөөс хойш цагийн дараа ирэх гэж. За тэгээд дарга нь ирснээр наадах чинь би нууц гэж хэлээгүй ш. Наадах чинь зүгээр миний тушаалын хавсралтанд л байдсан шүү дээ гэж. Засаг даргын тушаалын хавсралтанд. За тэгээд туслах намааг болохоор тэгээд бараг 3 цаг аваа авчиж. Тэгээд за би наадах чинь хуулбарлаа гэсэн чинь хуулбарч өгөхгүй. Үгүй яагаад хуулбарч өгөхгүй юм бэ гэхээр наадах чинь байгууллагад байдаг чухал мэдээлэл юм. Тэгээд үгүй энэ нууц биш юм байна. Тэгээд иргэнд нээлттэй байна. Тэгээд наадах чинь харж иж иргэн миний гэрчлэгээ энэ хэсэгт нь байгаа юм байна гэд баталгаажуулаад төлбөрөө төлөх гээд байгаа шүү дээ гэхээр наадах чинь газрынхнаас асуув. Тэгээд би бүхэл бүтэн өглөө 8:30-аас тэнцээ нэг мэдээлэл авах гэж 15 цаг хүртэл өдрийг өнгөрөөж байна л да. Тэгэхээр энэ өөрөө яг өнөөдөр болоогүй ч гэсэндээ хэдэн сарын өмнө нөгөө цар тахлын өмнө болсон явдал. Тэгэхээр энийг харахад юу яригдж байна гэхээр ингээд мэдээлэл гэдэг бол төрөл байдаг зүйл. Төр тэрийг хүссэн үедээ өгдөг. Хүсээгүй бол өгөхгүй гэсэн нэг ийм хандлагатай.
Тэгээд мэдээллийг заавал одоо юу гэдгийг хин нэгний зөвшөөрлөөр хин нэгний хяналтанд орох гэсэн нэг тийм буруу жишг байдаг юм болоо гэж төсөөлж байгаа. Тэгэхээр зөвхөн одоо энэ бол яг хүнийхэн зөрчилөөгээд харах юм бол хүнийхэн зөрчил байж болно. Яагаад гэвэл хуулиар баталгаажуулсан, хуулиар зөвшөөрсөн зүйлийг хэн нэгэн дураараа дур зоргоороо үгүйсгэж байгаа, хориг тавьж байгаа тэр хүний эдлүүл зовх хэргийг нь баталгаатай эдлүүлэхэд саад учруулж байгаа гэдгээр бол зөв ёсны хязгаарлалт биш гэдгээр бол зөрчил гэж бол харж болж байгаа. Тэгэхээр ийм зүйлээр тулах юм бол таны энэ эрхийг баталгаажуулсан төрийн албан агчийг ажлыг нь хийхэд шаардсан тэр процессор хуульчийн сая дурдж байгаа мэдээллийн ил тод байдлаа мэдээлэл авах эрхийн тухай хуулиар бол би ямар хэлбэрээр яаж авах өөрөө шийдэж болж байгаа. Тэгэхээр би явж чадахгүй бол захимаар мэйлээр авч болж чинь гэсэн үг. Дараа нь би үнэхээр л тэр нь байгууллагын нууц, улсын нууцд хамаарахгүй, хүүний нууцд хамаарахгүй нээлттэй мэдээлэл байх ёстой бол би тэрийг хүнд яаж ашиглах зорилгоо хэлэхгүйгээр шаардаж авч болно. Шаардаж аавна гэдэг нь би хулбарлаад авчия гэд авч болно гэсэн. Гэтэл тийм хуулиар баталгаажуулсан зүйлийг төрийн албанд мэдгүй байгаа гэдэг бол төрийн албан агч бол хуулиа чанд биелүүлэх байгааг илрэл нөгөө талаараа хүний эрхийн зөрчлийг үүсгэх нөхцөл байдал гарч байна л гэсэн үг. Одоо сэтгүүлчдийн донд тулгамдаад байгаа номер 1 асуудал гэх юм бол сэтгүүлчдийн үндсэн ажил бол нийгэмд мэдээлэл хүргэх, төргөн шуурга мэдээлэл. За тэгээд иргэдийн мэдээлэл хангаж ажиллаж байгаа хүмүүс бол сэтгүүлчд. За цар тахлын үеэрч гэсэн энэ байдал бол иргэдийн мэдээлэлээс гадна сэтгүүлчдийн мэдээлэл олж авах нь бол орс байдал үүслээл тээ. Тэгэхээр яг ингээд мэдээлэл цуглуулад бэлтгээд уран түвшний эксролжтойгоо харьцааж явъя гэхлээр төрийн байгууллагын зүгээс ч юм уу аж ахуйн нэгж байгууллагууд хувь хүний зүгээс гэдэг юм уу энэ одоо сая болор сайхан зочны хэлдгээр энэ бол хувьтай холбоотой нууц юм, энэ бол манай байгууллагатай холбоотой нууц юм, энэ бол төрийн нууц юм гэдэг байдлаар хаалт үсгэж мэдээлэхгүй цааргалах байдал бол үүсдэг шүү дээ. Тэгэхээр манай улсад ямар мэдээллийг нууцладаг вэ? Ямар мэдээллийг төрийн нууцын тухайлаар нууцлалтын за мөн ямар мэдээллийг байгалийн нууцд хамаартуулдаг, ямар мэдээллийг хувийн нууцд хамаартуулдаг. Байгууллагын нууцтай байгалийн. Энэ ийм юм байна. 92 онд манай үндсэн хууль батлагдаад нууцын тухай хуулиуд 1995 онд уйлдэж гарсан. За энэ дээр төрийн нууцын тухай хууль, байгууллагын нууц, хувийн нууцын тухай хуулиуд гэдэг гараад за цаг үеэ дагаад бас өөрчлөлт шинжлэгдсэн. Тухайлбал төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль болж өөрчлөгдөжсэн жагсаалтаар. За ахаад сүүлд нь одоо яг хүчин төгөлдөр өөрчлөгдөж байна болохоор төрийн бол албаны нууцын тухай хууль болоо өөрчлөгдсөн байна. Энэ юу ч ийм юм байна. Нээлттэй засаглалтай харьцсан улс оронд мэдээлэл ерөөсөө дээд зэрэг нээлттэй. За үлдсэн төрлийн мэдээлэл бол зохих хууль заасан үндэслэл хүрээ шалгуур шаардлагат нь нийцээд нууцлж болно. За 1986 оны Сиркозагийн зарчим билүү те. За энэ зарчмын бас ерөөсөө гол концепц нь ийм. Манайд хэдий хуулиуд нь ингээ гарцсан боловч яг хууль хэрэглээ энэ соёлын орчинд очихдоо эхлээд мэдээлэл нээлттэй. Хүсвэл дарга хүсвэл гэдэг ч юм уу. Зарим төрлийн мэдээлэл гаргаж өгнө болно гэдэг. Яг юм эсрэг зохицуулт бол үйлчлээд байгаа. За одоо нэг уг асуудлыг хэлэхэд бид нар ягаад энэ ковидын нөөц сангийн хөрөнгө төвшийн захиран зарцуулалт бэлэн байдлын одоо тэр нөөцүүдийг яагаад танилцж чадахгүй мэдээлэл авч чадахгүй нөхөр хууль руугаа буцаад очих нь асуудал. Төрийн болон албаны тухай 2016 оны хуулиар 14-р зүйлд нь албаны одоо байгууллага нь өөрсдөө боловсруулад түүнийг нь засгийн газрын гишүүн таслал байгууллагын даргын шийдвэрээр байгууллага дотроо албаны нууцаа баталгаажуулахыг зөвшөөрсөн. Тэгэхээр энийг нууцлалцсан асуудал өнөөдөр хуулиар биш. Зүгээр нэг төрийн байгууллагын албан тушаалтын яамны тухайн эрхэлсэн асуудлыг яамных нь сайдын гарын үсгээр нууцлалцсан байна. Нэгдүгээр асуудал. За ингээ үзэхээр үндсэн хуулийн нөгөө заалтууд 16-гийн 17. За ахаад олон улсын хэмжээ, иргэний бол улс төр эрхээ олон улсын факт, түүний нэмэлт тайлбарууд ингээд үзэхээр хууль заасныг дагуул мэдээллийг нууцлал. Ерөөсөө л бүгд хуульд гэж байгаа байхгүй. Тэгэхээр хууль заагаад заахгүйгээр субъектив байдлаар хандаж болох албан тушаалтанд тэр эрхийг олгоно гэдэг чинь эргээд алдаа дутагдал, завхарлаа, ажлын одоо юу гэдэг те тайлан одоо дүгнэлт зөвлөмжөөр гарсан төрийн байгууллага буруутай үйл ажиллагаа нууцлах ийм боломжийг бол хэнийг субъектив албан тушаалтанд олгоцсон байгаа. Хамгийн гол бол асуудал байна гэж бол харж байна. Тэгээд ахаад нэг хэлхийг хүсэж байгаа зүйл юу вэ гэхээр энэ өнөөдөр яалтчгүй үндсүүлийн зөрчил. Яагаад вэ гэхээр
Иргэн биш үү? Мэдээлэл авч чадахгүй бол бас хинт хандахгүй гэхээр дээд хитний албан тушаалт. За бүр цаашлбал захиргааны иргэн шүүх. За зөвлөмжийн шин чанартай гаргах хүний эрх үндэсний комисс бол хандж болно. Гэтэл таны хүссэн мэдээлэл өнөөдөр хин нэг албан тушаалтан өхийг хүсэхгүй байх юм бол түүнийг өөрийн гарын үсгээрээ албаны нууц гэж дараад хаачхад та гомдлоо гаргаад шүүх хүртэл одоо явж шийдвэрлэх ямар ч боломжгүй. Тэр мэдээлэл ингээл хав дарагдана гэсэн үг байхгүй. Ахаад бүр хэлэх юм бол энэ тагнуулын байгууллагаас өөрсдөө судалгаа хийгээд өгсөн байгаа. Энэ төрийн болон албаны нууцын тухай хууль батлагдахтай холбоотой. Өнөөдөр албаны нууцтай хууль дэлхийд байдгүй юм л. Төрийн нууц дотор нь нэг зүйл юм уу, нэг заалтын хэмжээнд албаны нууц л байдаг. Гэтэл манайх чинь төрийн болон албаны нууц гэдэг дэлхийд анх удаага албаны нууц гэдгийг бүр хуульчилсан нэрлээд ордод ирсэн юм улс орн биш. Ахаад хамгийн гол асуудал юу вэ гэхээр энэ төрийн нууц болон байгууллагын нууцаар нууцлж болохгүй асуудлыг заасан. Ахаад хүрээ байдаг. Ийм төрлийн юу бол нууц байна. Одоо жишээлбэл төрийн нууц дээр батлан хамгаалах тий. Энэ бол 5 одоо тэр төрийн нууцын жагсаалтын нэг л байгаа байхгүй. Гэтэл албаны нууц дээр тэр хүрээ байхгүй. Тэгэхээр ийм маш өргөн болж шүү дээ. За дундчлаад үзэх юм бол өнөөдөр нэг 76 нэг төрийн байгууллага гэж захиргааны. Энэ байгууллагуудаас ингээд манайхаас одоо Global International 2019 он судалгаа авах 49 байгууллагаас мэдээлэл авсан. Хамгийн багадаа 8-9 нууц, хамгийн их 80 нууцаа нууцлсан байгаа. Албаны нууц хүрээнд. Тэгэхээр хамгийн багаар утгаад энэ албаны нууц өнөөдөр хэд вэ гэвэл нарийн тоо байхгүй. Нэг багцаалах юм бол 2000-аас дээш. Цаашаа хэдэж болж болно. Хэдэн зуурч мянгаж болж болно. Бүр төрийн тамга тэмдэгэ нууцлсан байгууллага шүү дээ. Нөгөө тамга чинь энэ дардс юу одоо бүгд ил байдаг. Алтан талаак дээр дарддаг асуудал шүү дээ. Тэгэхэд тамга албаны нууц гэсэн байгууллага байна. Дахиад хот төлөвлөлтийн ерөнхий одоо нөгөө кадастрын зураглалаа албаны нууц гэсэн. За ахаад түрүүн боловсрооны шинжээч хэллээ. Газрын асуудал байна. Мэдээлэл өсөд очдог. Иргэн шалгаагүй сэтгүүл шалгаагүй нууц гэдэг. Ямар нууц гэхээр байгууллага нууц. А тэгвэл байгууллагын нууц юм бол энэ хин дээр байгаа одоо иргэдийн мэдээлэл гэх юм бол хувь хүний нууц. А тэгвэл газар яаж болгоод энэ асуудлаа наавах юм бол төрийн нууц. Тэгэхээр энэ системээ ингээл эвдэхгүй бол хуулийн ганц зүйл заалт гэж гололгүйгээр өөрчил сайжруулахгүй бол энэ том одоо энэ системийн чинь юмыг тэр субъектив байдлаар хандах дараа нь тэр боломжийг олгоцсон байгаад өнөөдөр асуудал маш олон асуудлууд бол байгаа. Тэгэхээр адаглаад бид нар албаны нууцыг хүрээгээл батлах шаардлагатай байна. Тэгэх юм бол бас энэ олон асуудал чинь зэгцэрчих гээд байна шүү дээ, тийм. Юу нууцтай. Тэгээд энэ нууцчдаг одоо жишээл бид нар бүгд мэднэ тийм. Жил болгоно эсэлтийн ерхий шалгалтын материал задардаг. Яагаад задардаг вэ гэхээр нууцын хуулиас гадна тэрийг эрхлэн хамгаалах албан тушаалтнуудын хариуцлага юу өнөөдөр байхгүй гэдэг шүү дээ. Субъектив байдлаар тэрийг мөнгө болгож одоо ашиглаж чадаад байна. Ингээд задлаа хийдэг ч юм уу. Ийм олон асуудлууд яриад байвал яриад ах юм лээ. Тий. Баярлалаа. Одоо хүн мэдхгүй зүйлдээ тийм айцтай. Нэг бол айгу гинтэн хүлээлттэй хандтай байна л да. Тэр мэдхгүй болохоор мэдхгүй зүйлийн хандлаар хамаагүй үзэл бодлоо илэрхийлж ярихгүй байна. Тэр бид нар өнөөдөр бол мэдээлэл иргэний одоо мэдээлэл авах хэрэгс гаднаас үзэл бодлоо илэрхийлэх хүрээнд ярьж байгаа. Тухайн асуудлаа мэдхгүй учраас хүн өөртөө ихтгэлтэйгээр бусад өөрийгөө илэрхийлэх боломжгүй. Тэгэхээр болор сайхан шинжээчийн зүгээс хувь хүний одоо үзэл бодлоо илэрхийлэх хэрэгс мэдээлэл авах эрх хоёрын зааг ялгааг нэрийн ширээ тайлбарлаад өгөөч. Энэ хоёр юу ямар ялгаатай зүйл вэ? За эхлээд үзэл бодол гэдэг тухай ярих хэрэгтэй болчихно тийм. За жишээлбэл хүн ямар ч үзэл бодолтой байж болно. Тэр хүний үзэл бодол ямар байх, тийм үзэл бодолтой байхаар нь бол хүнийг ялгарлан гадуурх чад үзэж адалж болохгүй. За одоо муухайгаар хариул энэ дэлхий гэдэг гаригийг энэ хүн төрөлхтөд сүрүүлж байна. Энэ дэлхий дээр байгаа бүх хүмүүс үхээсэ гэж боддог байж болно. Тэр хүнд бол тийм үзэл бодол байж болно. Үзэл бодлоо илэрхийлэх гэдэг нь яах юм бэ гэхээр нөгөө муу бодлоо гэдэг юм уу те тэр яг дотроо хадгалж исэн тэр зүйлээ хүнд хортоогоор гаргаад ирвэл асуудал үүснэ. Тэ хүний эрхэнд талдаж эхлүүл одоо юу гэдгийг одоо цэвэр усны байгууламжийг хордуулчлаа гэж бодъё те. Тэгвэл тэр чинь өөрөө бүр ингээ гэмт хэрэг болоод явж байгаа жишээтэй. За үзэл бодлоо илэрхийлэх гэхлээр та дотроо ямар үзэл бодол хадгалж байна түүнийгээ илэрхийлэхдээ бусдын нэр төр алдар хүндэд алдахгүйгээр бусдын эрх хэрэгжүүлэг хүндэтгэж гарах ёстой байна гэдэг санаа нь энд байгаа. Үзэл бодлоо илэрхийлж байгаа тэр хүнд ийхүү илэрхийлэхэд нь юу тус болдог вэ гэхээр мэдээлэл байна.
За мэдээлэл өөрөө бас цаана ямар ач холбогдолтой юм бэ гэхээр жоохон бахта энэ дээр луу байдаг учраас луу уурлахлаар бороо ордог юм байна. Нэг бол бурхан хоолыг сонгоо шиглэхлээр бороо орд юм байна гэж хүн боддог бай тээ. Тэгснээр тухайн хүн чинь ингээ мэдээлэл аваад нөгөө сургууль суралцаад тэр мэдээлэл нь мэдлэг болоод хорвоо ертөнцийг таниад эхлэнгүүт бороо ч бол физикийн үзэгдэл юм байна гэж мэддэг болоод үзэл бодол нь өөрчлөгдөж болно тийм ээ. Нөгөө тэнгэрт байдаг луу бурхан хоол ихлээр нөгөө сонгоо шиглэхлээр бороо орохо болчих чинь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр хүний үзэл бодол өөрчлөгдөж чинь тийм ээ. Тэгэхээр яг хүний үзэл бодол өөрчлөгдөх хүн өөрөө яг юуг эрхэм чухал гэж бодох вэ гэдэг тэр мэдээлэл бол насан туршид нөлөөлдөг юм байна гэж харж болж байна. Тэгэхээр ардчсан нийгэмд юу хамгийн чухал юм бэ гэхээр хүн үзэл бодлоо илэрхийлэхэд нь тэгээд давхар цаана нь үзэл бодлон төлөвшөхөд эсвэл үзэл бодлоо өөрчлөхөд нь хамгийн чухал зүйл бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл болж тарж байна. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг бол яг бодиттой зүйл биш шүү дээ. Тэр чинь ингээд ажиллаулж байгаа хүмүүс байна. Хэвлэл, сонин, сэтгүүл, уламжлалт болон одоо цахим орчны ингээд төрөл бүрийн дамжуулгын хэрэгслүүд нь тийм бүгд ингээд нийлээ орж иж байгаа. Тэгвэл тэдгээрийг ингээд харах юм бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл маань өөрөө цаана юу юм гэхээр нөгөө хэвлэлийн хэрэгчлөө гэдэг ойлголттой байлна гэсэн. Тэгэхээр хүн үзэл бодолтой байхын тулд хүн үзэл бодлоо яаж илэрхийлэх вэ? Шийдвэр гаргахын тулд тэр мэдээлэл чинь ядаж өөрөө хайж олж авч чаддгүй маа гэхэд өөрийнх нь өмнөөс хайгаад олоод ингээд хаач байсан нэвтрээд олоод авчих тэр хүмүүст тэр боломжийг нь баталгаажуулсан байхыг хэвлэл хэрэгчлээ гэдэг. Тэгэхээр нөгөө сэтгүүл сурвалжлагч тэр хүмүүс ингээд хаач нэвтрээд ярьслага аавн сурвалжлана гэдэг чинь гол санаа нь иргэдийн тэр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь эдлүүлэхийн тулд хэвлэлийн эрх чөлөө мэдээллийг олохын тулд байдаг юм байна гэж харж болж байна гэсэн. Тэгэхээр ингээд ярихлаар ингээд зөндөө бол эрх чөлөө байгаа юм шиг. Гэхдээ ингээд харах юм бол ингээд нэг нэгнээс уйлдсан өгцөлдсөн тийм зүйлүүд байна л да. Сая нөгөө ярьлаа шүү дээ. Танаа байгууллага нууцын мэдээлэл авчсал байхгүй байх гэдэг сая нэг юм ярьлаа шүү дээ. Тэгвэл тэрийг бас заагаад өгсөн байгаад байна уу? Одоо би иргэн төрийн байгууллагаас очиод мэдээлэл авах гээд одоо ингээд ямар зүйлийг нөгөө байгууллагаас би шаардах хэрэгтэй байгаа. Одоо за би одоо байгууллагын нууцын тухай ойлгож би үзье гэдэг ч юм уу тий. Ингээд нөгөө жирийн нэг иргэн төрийн байгууллагаас мэдээлэл авах гээд очихдоо тэгвэл эн чинь ийм юм байна. Нууцын бол би нууцын жагсаалтыг харъя гэдэг ч юм уу. Тэг юм та мэдээлэл авахдаа ийм зүйлийг шаардаж болно гэсэн зүйлүүдийг дуртаад өгөөч. Зөв. Яг нууц ч юм бол аль ч төрлийн мэдээллийг авч болохгүй болчихно. Тэр нь хувь хүн байна уу, байгууллага байна уу, төрийн байна уу, албаны байна уу. Харин тэдгээрийг нууцлах асуудалтай холбоотой түрүүн та хэллээ. Албаны нууцын жагсаалт бол харин тайлцах хэрэг бол нэлээд байгаа байхгүй. Гол асуудал чинь болохоор иргэн мэдээлэл авахдаа юу анхаарах вэ тийм? Иргэн мэдээлэл авахдаа бол түрүүн болор сайхан шинжээс хэллээ. Зорилгоо бол заахгүй байх хэвээр. Мэдээлэлээ бол захимаар за мөн бичлэн за албан одоо бичиг буюу хүсэлтэй ч юм уу аль ч хэлбэрээр авч болно. Өнөөдөр ахаад нэг нийтлэг үзэгдэл гараад байгаа нь ингэж байгаа юм. Мэдээлэл хүсэх гээд хүсэлт бичээд өгөнгүүт тэр нь буцаагдаад ирж байгаа шуудан юугаар буцаагдсан гэдэг ингээд чеклэгдээд. Тэгээд мэдээлэл авалгын ажилтан гэдэг ч юм уу тэдгээрээс асуухаар уучлаарай та мэдээлэл авахдаа манай байгууллагын албаны даргын нэрийг буруу биччихээ. Тэр нь солигдсон. За вебсайтаар ингээд шалгаа үзгээд хуучин даргын нэр гаргана тийм. Энэ бол айгүй түгээмэл. Гэтэл хуульд мэдээлэл өгөхөөс татгалзах хоёр үндслийг л хуульчилсан. Төрийн байгууллага чинь хуулиар зөвшөөрснөөс бусдыг хоригдох хэрэгтэй шүү дээ. Ерөөсөө хамгийн энгийн концепц нь. За ямар хоёр тохиолдолд мэдээлэл өгөхгүй байх вэ гэхээр тухайн мэдээлэл хүсэгч нь мэдээлэл авахдаа овог нэр регистрийн дугаар нөгөө холбоо урах хаяг утас шалгалтаа буруу бичсэн бол. За нөгөө үндсэл нь болохоор энэхүү мэдээлэл нь тухайн төрийн байгууллага байхгүй бол өөр байгууллагад шилжүүлэх болцоогүй бол мэдээлэл өгөхөс татгалзаж болно. Гэтэл энэ хууль заасан хоёр үндслэлээр бус албан тушаалтны дур зоргын асуудлаар субъектив үзмжээр тэр нь албан тушаалын нэр зэрэглэл байд юм уу овог нэр нь буруу бичсэн гэдэг үндслээр буцааж байгаа нь бол ерөөсөө ийм түгээмэл болчлоо. Ялангуяа хуулиа хэрэглэх ёстой хууль сахиулах байгууллага бол бүр их буцааж. Тэр нь цагдаагийн байгууллага. Тагнуулын одоо ерөнхий газар гэдэг ч юм уу. Өөрөөсөө ингээд хуулиа мэдэхгүй шүү дээ. Иргэдэд маш том чирэгдэл учруулад байна. За тэгээд энэний чинь гол асуудал өнөөдөр дахиад яг энэ мэдээллийн араас явдаг эрх үүрэг бүхий байгууллага Монголд бас байдагтай холбоотой байна. За иргэн сэтгүүлч гэдэг ч юм уу тухайн мэдээллийг өгөхгүй их юм бол орчдөг. За эцсийн хүртэл дээш шат. Тэгээд шүүх рүү ингэж гомдлоо гаргадаг юм байна л. Өнөөдөр мэдээлэл авч чадахгүй утаа холбоотойгоор шүүх рүү ихэмжил гаргасан одоо захиргааны иргэн шүүхтэр очисон тохиолдол бараг бол байхгүй. Арай нэг хил амттай гэх юм уу орлоготой нэг уулзсан. Тэрнээс цааш үнэхээр явахгүй. Явж чадахгүй.
Уус нь яваад тэгээд энийг бол шаардах эрх нь бол байгаад байна. Явсан яг юм тохиолдол нь айгүй бага байгаа. Уус нь тийм тохиолдлууд их олон болох юм бол байгууллагч гэсэн өөрсдөө илүү юу болох юм байна л да тий. Иргэдийн тавьж байгаа шаардлагад нийцсэн мэдээллийг өгөхөд илүү нээлттэй болох боломж бүрдэх юм болоо гэж харж байна шүү дээ. Одоо очихоор л гэл усаа зөвхөн иргэнхэхгүй сэтгүүлчд гэсэн байгууллагаас мэдээлэл авах хэрэг энэ манай компанийн ус холбоотой мэдээлэл, төрийн устай холбоотой мэдээлэл гэл ингээд хэлэнгүүтлөө тийм юм уу гэл хайчиж байгаа жишээ нь. Тэгээд одоо нэг нөгөө ихэд мэдээлэл өссөн загтал өргөдлийг ингээд цаасаар ирдэг. Дарга нь өөрөө танилцж амжихгүй цаасанд ингээд дарчдаг тохиол маш их байна. Танилцаад нэг цохолт өгнө шүү дээ тэр байгууллаганд дарах чинь. Тэгэхгүй ингээд дарчаад 2 3 сар 6 сарын дараа харангуудаа хүүе эний чинь одоо юу цохолтын нэгэд үгүй юу гэдэг. Хуулийн хугацааны юу гэхээр мэдээлэл нь багвал боломжтой тэр дарив. Тэр дарив тийм. За судлаад тайлбартай мэдээлэл өгөх юм бол 7 хоног үнийг нэг удаадаа ахаад нэмэлтээр 7 хоног буюу 14 хоног хүртэл хугацаагаар л сунгаж болно. Тэгэхгүй бол мэдээлэл үнцэн чи байхгүй болно шүү дээ. Хэдэн сарын дараа жилийн дараа үгүй гэх юм бол ийм юм байж боломгүй юм байна. Тэгээ ахаад тэр төрийн албаа агч чинь уул нь бол тухайн жил хичнээн их иргэнд мэдээлэл өгсөн асуудал бол үр дүнгийн гэрэн дээр бол байдаг шалгуур үзүүлэлт дээр. Тэр нэг үр дүнгийн гэрээний урамшуулт холбоотой асуудал шүү дээ. Өөрөөр бол бас төдийлөн байж чадахгүй байна. Тэ? Мэдээлэл өгч чадсангүйтэй холбоотой хариуцлага асуудал байна уу гэхээр бас хэцүү төрийн албаа агчдад. Хуулиар бол байж болно шүү дээ. Нөгөө төрийн албаны тухай хуулиар сануулгах юм уу? Сахилгын шийтгэл хөдөлмөрийн харилцааны тэ. Гэх мэт тэгээд энэ дээр ерөөс ач холбогдол өгөхгүй л байна л та. Үр дүнгийн гэрэн дээр нь бас зааж оруулмаар л юм яа тэгвэл. Үр дүнгийн гэрэн дээр нь би шалгуур үзүүлэлтээр байдаг. Тэгээд тэрийг харгалздаг өгөөг нь бас мэддэхгүй байгаа байхгүй. Жилийн эцээр. Бүрсүрэн хуульчийн хэлсэн дээр яригдж байгаа өөр нэг юм нь юу юм бэ гэхээр иргэд төрийн хэрэгт шууд оролцох гэсэн нэг юм байна. Тэгэхээр энэ юу юм гэхээр хэрвээ би өнөөдөр ингээд цагаа гаргаж чадахгүй те ингээд заримдаа би бүт өдрөө алдсан гэж танд хэллээ шүү дээ жишээн дээр. Ингээд цагаа зориулж чадахгүй тэрийг ингээд тултал нь явъя гэхээр ингээд ажил амьдрал цалгартах гэдэг орлого байхгүй ажилгүй болчих гэдэг учраас тэр гомдлын мөрөөр явж чадахгүй байгаа хэцүү ч гэсэндээ энэний цаныг том юм байгаа. Яагаад мэдээлэл чухал гэдэг байгаа юм? Яагаад иргэдийн үзэл бодлоо илэрхийлэхдээ энэ холбоотой хэвлэлийн эрх чөлөөгээ яриад байгаа юм гэхээр төр байгаа цагт тэр төрийг шууд болон өөрийн төлөөллөөр удирдахад иргэн бүр оролцсон гэж нэг. Тэгээд иргэн өөрөө шууд төрийн хэрэг удирдахад оролцож болно гэсэн. Оролцох боломжтойг ингээд заасан байгаа. Тэгэхээр төрийн хэргийг удирдахад оролцно гэдэг чинь юу юм бэ гэхээр зөвхөн сонгуул биш. Зөвхөн саналаа өгөх биш. Энд чинь өнөөдөр яригдж байгаа энэ одоо миний амьдрах гэж байгаа газар байдаг юм уу? Миний хоол хүнс эсвэл ямар нэгэн зөвшөөрлөгээд тэр бүх холбоотой за түрүүн ярих юм бол бүр элсдийн ерхий шалгалт ч байж болно. Одоо өнөөдөр яригдж байгаа зүйл гэх юм бол элсдийн ерхий шалгалтанд би ингээ орох гэсэн чинь төрийн ийм байгууллагын шийдвэр надад сөргөөр нөлөөлчлөө. Би өөр боломжтой байдлаар элсдийн ерхий шалгалт өгмөр байна гэдэг тэр хүн үзэл бодлоо илэрхийлж байгаа чинь гэсэн төрийн хэрэгт оролцож чинь гэсэн. Юу юм гэхээр төр ийм боломжит хувилбар санал болгосныг эргэн хараад за чиний хийж байгаа үйл хэрэг хүн бүрт оновчгүй байна. Тийм учраас наад шийдвэрээ хүн бүрт хүргэхийн тулд илүү оновчтой өөр байдлаар бас анхаарч үзээрэй ч гэдэг юм уу те. Элсдийн ерхий шалгалтыг жилд нэг авдаг, 2 авдаг болно энэ гэдэг чинь цаана иргэдэд ээлтэй байхын төлөө зорж байгаа гэснийг санаа явж байгаа. За дараа нь яригдж байгаа зүйл юу юм бэ гэхээр яг улс орноо удирдах гэдэг чинь цаана энэ их мэдэл, энэ их мэдээлэл, энэ их нөөцийг уруугаар ашиглаж ивэл яах вэ? Нэг бол алдаа гаргачаад нууцсан бол яах вэ гэж асуулт гарч ирж байна шүү дээ. Тэгэхээр зарим байгууллагууд дотор ийм байна. Энд ажиллаж байгаа ажилтнуудын хувь хэрэг нууцсан жагсаалтанд орно, нууц тооцно. Энд байгаа ажилтнуудын талаарх шийдвэрүүд, ажилтнуудтай холбоотой шийдвэрүүд нууцд орно гэж. Гэтэл нөгөө ажилтнуудтай холбоотой шийдвэр дотор чинь сахилгын арга хэмжээ авахулсан ч байдаг юм уу те. Удаа алдаа дутагдал гарчаад тэрэндээ ингээд шийтгэл авсан мөртлөө тэр нь ил болохгүй байгаа хүмүүс гэж байна. За тэгснээ одоо зүүрлэл та ёс зүйн гомдол аваад ёс зүйн гомдолтой шийдвэрлсэн асуудлыг бид нар нууц тооцно гэж. Яг тэр байгууллага дээр зөндөө бол ёс зүйн асуудал гараад тэрийг нь тухайн байгууллага дээр үүдэг ёс зүйн хороонд хүлээж авсан мөртлөө ёс зүйн зөрчил биш байна гэж шийдсэн. Гэтэл ёс зүйн зөрчил байгаад байдаг бол яах вэ? Тэгэхээр энэ нөгөө мэдээлэл өөрөө цаанаа юу юм гэхлээрээ ингээд хүний амьдралд хэрэгтэй зэрэгцээ нөгөө тэр муу зүйлийг, оновчгүй зүйлийг нүдэ болохгүй байгаа зүйлийг харахад, арилгахад тустай байдаг учраас бол мэдээллийг хайх, хүлээн авах, түгээх бүр үндсэн хуулиар баталгаатай иргэндээ илрүүлэх ёстой эрх гэж заагаад байгаагийн гол нюанс ерөөсөө тэр. Панжиг тухай. Хүн чөлөх зүйл байна.
Яг хоо яг цар тахал ихгүйгээр бол байна л да. Өнөөдөр энэ нууцын хуйлууд нэлээ эргэлзээтэй. Тэгээ дахиад эн чин эрүүгүй хуйлд зүгээр жирийн иргэн нууцтай холбоотой мэдээлэл олоо авчих юм бол гэмт хэрэг болов. Хорхиолын сэтгэл хөдлөл байна. 19-11 дугаар зүйл гэдэг. Эн чин уулан бас ахаал задруулбал өргөдүүлбэл буюу тухайн мэдээллийг итгэмжлэн хариуцсан субъектэд оногдуулах гэмтрэг байх хэрэгтэй байхгүй. Иргэн сэтгүүлч ямар нэг байдлаар олоо авчих юм бол нэг айдас бол энэ байна. Гэмтрэг шинээр тооцоолоо шүү дээ. Хоёр засгийн газрын одоо тэр гой мөрийн хөтөлбөрүүд байна л да. 2024 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө гэдэг ч юм уу, алсын хараа гэдэг ч юм уу. Маш гой бодлогын баримтчгүүд дээр худал мэдээлэлтэй тэнцэнэ гэж. Тэгээд мэдээллийг энэ боловсронгуй болгож энэ захин мэдээллийг одоо хүртээмжтэй байдлыг хангах гэдэг юм зорилтууд бол байна л да. Худал мэдээлэлтэй тэмцэхийн тулд олон асуудлууд ярьж байна тийм. Хамгийн ихний асуудал бол тэр мэдээллийн энэ соёлын асуудлыг бол оруулах хэрэгтэй байхгүй. Тэрнээс худал мэдээлэлтэй хуулийн хүрээнд юм уу хатуу хариуцлаар тэмцэх юм бол энэ өөрөө төр өөрт олгох зэрэг мэдлээ уруугаар хошиглох хүсэл зоригоо одоо алтан тушаалтна өөрийн одоо сонирхолд нийцээгүй хүний эсрэг юм ашиглах болцоог бол бий болгож байгаа. Тэгэхээр өнөөдөр яг манай энэ Монголын нийгэмд гэх юм уу хүүхд залуучууд ямар ч одоо нас бол харилцахгүй болчихлоо шүү дээ. Дунд одоо насны чим ахмадууд ч ялгаагүй мэдээлэлтэй харилцах түүнийг үнэн зөвийг ялгах энэ соёлын асуудал бол орхигдсон. Энийг бүр анханаас нь хүүхд байхаас нь гэдэг чим ерхий боловсролын сургуулиас нь заах юм заашгүй шаардлага бий болсон. Өөрөө эргээд энэ худал мэдээлэл чинь ганц Монголын биш. Ерөөсөө захин орчинтой холбоотойгоор дэлхийн нийтэд үүсэж байгаа юм гол шүдний хүчин болоод байна шүү дээ. Яаж тэнцэх вэ гэдэг дээр бол олон томьёолыг бол санал болгож байна. Гэхдээ тэр уламжлалт байдлаар бүтээгт оромжлох гэдэг ч юм уу, эсвэл иргэний журмаар гэдэг ч юм уу янз бүрийн юм байна. Эсвэл бие даасан захин орчинд одоо худал мэдээлэл төвөгтэй холбоотой зохицуултыг хүлчлээд эхэлсэн орнууд ч байна. За мөн одоо энэ мэдээллийн технологийн төвшлийг ашиглаад энэ өөрөө сошиал нэтворкын сүлжээнүүд юутэй болчлоо шүү дээ. Зохицуултын бодлогын баримт жижигтэй гэх мэтийн тэгээд ийм олон асуудлууд бол ингээд орхигддог, хүндэгдэж болох ийм л болцоотой л болж байна л да. Ахаад бид нар мэдээлгээд ярихаар хамгийн гол асуудал болохоор энэ өгөгдөлтэй холбоотой мэдээлэл одоо яг өгөгдлийн хууль бол байхгүй. Гэхдээ хувь хүний нөгөө мэдээллийг хадгалах хамгаалах хууль гэдэг юм уу тиймэрхүү томьёолоор бол боловсруулсан юм л ингээд орхигдчиход байна л да. Яалчвал энэ өгөгдлийн мэдээлэл маань бид нар энэ хурууны тийм бизнесийн байгууллага, банк бус за сүлжээ компаниуд, өргөн телефоны операторууд, дэлгүүр оршоонууд байна тийм. Тэгээд энэ гудамж талбай чинь энэ камераар бидний өгөл одоо нөгөө оцсны бичлэг гэдгийг гарлаа шүү дээ. Энийг яаж хамгаалах нарийн ширээ асуудал тэгээд уруугаар ашиглахдаггүй бах энэ төрлийн хуулийн хамгаалалт бол ингээ орхигддог. Гэтэл хууль маань энэ том мэдээллийн технологийн араас ингээл нэг багаар ясны дэлхий шиг явмааргүй урдчилж ингэж уулын боломжтой болно шүү дээ. Чаддаг бол байж ёстой юм байна. Одоо нөгөө зохицуултаа ингэж хараад тий. Гэтэл манад бол үндсэндээ яг орхигдчихлоо. Технологи нь ингээд тийшээ бүр хол өсөрцөн. Тэгэхээр иргэдийн наацхийн энэ одоо мэдээллийн соёл нэгт орхигдож байна. Хоёр бид нар өөрсдөө энэ төрд байгаа мэдээллийг яаж хадгалж хамгаалж байгаа дээр бол маш их олон асуудал орхигдоод байна. Энэ яадаг вэ гэхээр сонгуул үеийн жишээ нь ингээл гарч байна шүү дээ, тийм. Сонгуул үеэр маш олон мэдээлэл. Одоо бид нар өнөөдөр тэр мэдээллийг үнэхээр болдог байсан болвол одоо ковид үеэр хороо дүүрэг харгалзахгүй бүгд вакцина хийлээ шүү дээ. Сонгуул яагаад гэж өгч болохгүй. Тэгэхээр энэ мэдээллийг өөрт ашигтай байлгах, төр өөртөө хадгалах сонирхол бол үеийн үед бол байдаг. Энэ бол уулын боломж бол байсан шүү дээ. Тэгэхээр ийм олон асуудлуудыг ингээл ярьж болно л доо. Ер нь нийгмийн олон асуудлыг бол мэдээллийн одоо энэ мэдэх хэрэгтэй холбоотой уйлдуулаад бол ярьж болох юм байна. Иргэдэд ганц л асуулт тавьмаар юм шиг байна. Яг нэг одоо таны ингээд хувийн амьдралын мэдээлэл цаасан дээр бүртгэгдээд байдаг гэсэн бол сая профессор уйлж хийсэнчлэн тэр биометрик шинжтэй мэдээллүүд таны орсон гарсан явсан тэгээ бүр таны зан үйлийн мэдээлэл хүртэл бичигдээд үлдээд хадгалагдаад цахим байдлаар үлдэж байна гэхэлэр эн чинь ингээд зөвхөн хувь иргэний мэдээлэл биш бүр ингээд таны хэн бэ, ямар амьдралтай вэ, яаж амьдардаг вэ, юу ямар хүн бэ гэсэн асар том мэдээллийн санг өөртөө цуглуулж байна л гэсэн. Тэгэхээр нэг л асуулт байна. Манай чиг хэм адах вэ гэж.
Тэгэхээр энэ их мэдээллийн санг манжаагаар төр өөрөө мани гэдэг байгаа шүү дээ. Би мания та нар ингээд бусдад халтчих учраас би мания гэдэг. Тэгвэл тэр манаа чиг хэм манах юм гэж. Тэгэхээр манаа чиг хэм манах вэ гэдэг чинь хамгийн том асуулт. Тэгээд манах нь уг нь бол хэвлэл мэдээллийн байгууллага иргэд өөрсдөө баял гэдэг юм. Тэнгүүд та нар чадахгүй хаа л гэдэг. Хязгаарлаад байна гэсэн үг шүү дээ. Өнгөрсөн жил нэг ийм юм айгуу шууган тарьсан та санаж байна уу? Цагдаагийн ерөнхий газрын дэргэд хурамч мэдээлэлтэй тэмцэх нэг жилөө алба жилөө байгуулагдсан гэдэг. Тэгэд энэ талаар та хэдийн байр суурь хэлээж энэ бол нэг талаар одоо нэгдүгээрт бол иргэний мэдээлэл авах эрхийг өсөж байгаа хүнийхээ зөрчилтэй. За хоёрдугаарт бас ингээд сэтгүүлчийн бас иргэний нөгөө мэдих эрхийг хангах гэдэг сэтгүүлчийн мэдээлэл авах эрхийг зөрчөөд байгаа ийм зүйл гэж харж байгаа. Тэгэхээр энэ дээр та хоёр тачны маань байр суурь энэ талаар болцооч. Энэ хийнэдтэй. Шууд хэлэхэд яг энэ нэг жалбыг байгуулна гэдэг чинь бидний нөгөө сайн мэдих Жорж Оруэллийн 1984 Арманы бодит хэрэгжилт байгаа. За энэ дээр өнгөрсөн оны 9 сарын 23-нд ийм нэгж байгуулсныгаа зарлаа. Тэр нь хууль зүйн дотоод хэргийн вебсайт дээр дэд дарган тий ярьцлага өгөөл ингээ яасан чинь хэвлэлийн төлөөлөгчийн юу гэдэг тухайн мэдээлэл аваагүй байна. Тэгснэ дараа нь эн чинь яг тийм нэгж бишээ, хилтэс бишээ, тасаг юм байна. Захим аюулгүй байдал, кибер аюулгүй байдалтай тэмцэх. Одоо хилцээнд дэрэгдэх тасаг юм байна гэдэг ийм тайлбар өгдөг. За энийг яагаад байгуулж болохгүй гэдэг дээр товчгоо үдэ санаа ил. Нэгдүгээр асуудал одоо энэ захим орчинд худал мэдээлэлтэй тэмцэх нэгж гэдэг юм уу алба тасаг байгуулагдсанаар иргэдийн одоо өргөдөл хоног мэдээллийг авахгүйгээр өөрсдөө бүрдэн шалгах ажиллагаа явуулах болцоотой болж байна. Захим орчныг одоо ингээ хянаад цагдаад энэ дэр нь хэрэг үүсгий ингээ гэдэг дээр. Ахад цагдаа яг үндсэндээ худал мэдээлэл өөрөө үндэсний аюулгүй байдал, нийгмийн ашиг сонирхол, эрх ашиг саадчруулж ивэл түүн дээр нь хяналт шалгалт хийхгүй байхгүй. Бие даасан тусдаа тагнуулын байгуулах хэрэгтэй. За ийм олон салбар уул зүрийн асуудлыг ганцхан нэг байгуулга тэрний нэг хилтэст ингэж татаж аваад оруулах ийм одоо хуулийн зөрчилтөд ч юм уу байдалд үүсэх болцоотой. Ахаа хэвлэлийн эрхчлөөний тухай хуулиар 3 дугаар зүйл дээр нь төрөөс одоо хэвлэлийн эрхчлөөг хянах цэнзур тогтоохтой холбоотой ямар нэгэн байгууллага түүнийг санхүүжүүлэхийг хориглосон. За энтэй ингэж зөрчилдөнө. Тэр чинь ингээд хэвлэлийн эрхчлөөд одоо бас хян цагдах болцоотой болж шүү дээ гаргаж байгаа мэдээний хөтөлбөрүүдийн ахаад гол үндэслэл юу вэ гэхээр хурамч мэдээлэлтэй тэмцэх нэгжийн нэг бодит жишээ бол яг энэ өөрсдөө юу яаж явахгүй байгаа юм бэ гэж би ойлгосон. Захим орчин дээр ингээд хяналт шалгалтаа ягаад торгоод инхгүйгээр энэ юу вэ гэхээр нөгөө хэрэгт оролцоо явж хахад мэдэгдэж байгаа. Одоо яг энэ захим орчин дээрх гэмт хэргийг яах вэ гэхээр кибер аюулгүй байдлыг хэлцэн авахгүй тухайн хороо дүргийн хэлцэн цагдаагийн газар дүргэл хомдол бүртгэж аваад тэрэн дээр одоо юу гэдэг нийслэлийн прокурор сэргээ харайл тогтоолгоод за янз бүр ингэж авч шалгалт хийж байна. Бүрдэн байцаа галбан дээр жижиг олон нийтийн хэв журм аюулгүй байдлыг хамгаалах хилтэс дээрч голцоо шалгалтууд гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр нэгжийн албан агчид бол өнөөдөр зөвхөн бидний үгдээ зөвшлөлийн 5.13 нэг эрүүгүй үеийн юун дээр 13.14 дээр хяналт шалгалт ийм гэж байгаа практик бол байхгүй юм бэл. Ахад одоо иргэн мөнх хотын гэдэг нэг хэрэг байгаа тийм. Яг энэ мэдээлэлтэй холбоотой шүү дээ. Цар тахлын үеэр олон нийтийг төрөгдүүлсэн худлаа мэдээлэл түгээсэн гэдэг зөвшлийн тухай хуулиар торгуул нотолцсон. Бараг хэдэн зуун битгий бараг 1000-аар тоологдох болсон баг. Энэ бол цар тахал одоо ингээд Монгол улс өндөржүүлсэн бэлэн байдал зарласан толботойгоор. За энэ иргэн дээр ингээд анхааруулаад тахад шүү дээ. 11 сарын 10-нд нөгөө бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал 178 дугаар тогтоолороо баталгаас өмнө бүгд цаахан азгарцсан байхад Их сарын сувлал өнөөдөр коронавирусын голомт болоод байна. Эндээс иргэд ингэж цар тахал аваад байна. Тэгээд өөрийн цахим орчиндөө үзэл бодлоо илэрхийлээ бичсэн чинь авчиад нэг асуудал торгоцсон. Тэгээд тэр торгохдоо яасан бэ гэхээр Их сарын сувлал одоо манай сувлын нэр хүндэд ч юм уу халдаж худал мэдээлэл тарлаа гэж гомдол мэдээлэл цагдаа болохоор гаагүй. Түүнийг нь тэр өдөр нь одоо мөрдөн байцаа халдны хондагийн даргын юугаар өөр хүн шалгаал. Тэгээ ингээ явж байгаа гутаа тэр баахан орон нутгийн подкаст мэдүүлгийг аваад нэг оршин сууж байсан. За энэ юу манайх тэр бүтэхгүй мэн гэж аваачаад өөрөө гомдол мэдээлэл гаргачаад тэр цагдаа орондоо олон нийтийн журм аюулгүй хамгаалах хэлцэж өгсөн байна. Тэгэд энэ нөгөө маш их сонирхол ингэж орж ирэх хэлний зааг ялгаад байгаа юм л да. Гэтэл зүүн яах ёстой байсан бэ гэхээр тэр иргэнийг торгох биш. Ахаад энэхүү мэдээллийн араас тэр эрх бүхий албан тушаалтанд төрийн байгууллага нь ажиллах ёстой байсан өнөөдөр. Алдаа дутагдлыг өөрсдөөсөө өөрсдийн буруу үйл ажиллагаанаас биш
иргэдээс айж байгаа нэг ийм эмзэг асуудал бол үүсээд байна л да. Тэгэхээр энэ мэдээллийн ач холбогдол бол нэг ийм маш өргөн байна. Тэгээ уучлаарай би их нарийн детальны тайлбарч чадахгүй маш юм өргөн хүрээнд ингэж хамж ярьж байгаа бол тий. Яг саний туршлагыг төртөө холбоод харах юм бол гендер зориулсан хүчирхийлэлтэд тэмцэхийн тулд зарим улс орн ингээд тусгай цагдаагийн нэгж байгуулад тэрэн дээр ингээд гэр бүлийн хүчирхийллийн хохирч ч юм уу эсвэл гендер зориулсан хүчирхийллийн хохирч ялгуурлан гадуурхалтын хохирч нь очдог байна гэд нэгж байгуулсан туршлага байна. Тэгээ исламын шашинтай ойрхон дорнодын улс орнууд, Африкийн улс орнууд, Азийн зарим улс, Европын зарим улсуудад яг ингээд гендер зориулсан хүчирхийлэлтэй ажилласан туршлагыг хараад үзэнгүүт ийм нэгж байгуулад яг ингээд эмхтэй хохирч ирэнгүүт нь эмхтэй мөрдөн байцаагч хүлээж аваад хэргийн шалгадагч байдаг юм. Нэг бол яг юу гэдэг гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тасагч гэдэг юм уу? Эсвэл гендер зориулсан хүчирхийллийн эсрэг нэгжч гэдэг юм уу? Ингээд цагдаа дээр байгуулад үр дүнгүй байна. Гендер зориулсан хүчирхийлэл гэдэг бол хаанч хинж гаргах боломжтой. Тэгээд нийгмийн айлч бүлэг, нийгмийн айлч давхаргад гарах боломжтой. Аюултай үзэгдэл юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал. Ийм учраас цагдаагийн бүх байгууллагын ажилтнууд үүнийг мэддэг байх ёстой. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс энэ талаарх ойлголттой байж иж бид нар гендер зориулсан хүчирхийллийг тасан зогсоож чадах юм байна гэдэг тийм дүгнэлтийг хийсэн байна. 18 онд. Яг энэтэй адилхан. Аналог нь бол яг адилхан. Зөвхөн нэгж байгуулад нөгөөх нь ингээ явна гэвэл хүний нөөц хүрхгүй байгаагийн жишээ баг тэр практик нь болж байгаа юм тийм ингээд самгардж байгаа туршлага байхгүй, экспертиз байхгүй, мэрэгшил байхгүй. За өөр нэг юм нь юу гэхээр яг бүгдээрээ тэр нөгөө хэвлэл мэдээлэлд нэвтэрсэн бай, соёлтой бай гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр яг ингээ юуг худал мэдээлэл гэж харах юм, юуг ингээ түгээхгүй байх хэвээр харж байгаа, уншиж байгаа, их шурал татж байгаа дээрээ юун дээр нь шүмж шүүн тунгааж харах хэвээр гэдэг хүн болгон мэдэх. Ялангуяа төрийн албаагч нар бол их сонос соргог хариуцлагатай байх хэвээр байна гэдэг нь яг энэ гендер зориулсан хүчирхийлэлтэд тэмцэх, будал мэдээлэлтэд тэмцэх хоёр бол нэг нь бодит амьдрал дээр нэг нь захим орчинд гэдэг юм уу, бит бус орчинд болж байгаагаар л өөр болохоос биш. Ер нь арга зүйд зарчмын талдаа бол төрийн албаагчдад бол бүгдэнд нь нэг зүйлийг шаарддаг. Нэг этгээдэд нуруунд дээр нь тавьчаад за чи энийг шийд гэж хайж болохгүй. Тэр бол үр дүнгүй нь бол тодорхой байгаа. Бид нар давтах гэдэг нь бол гэж байна. За баярлалаа. Цаг зав гаргаж бидний урилгыг хүлээж авч манай сонсогч үзэгчтэй ярилцсан хоёр төчөндөө талархлаа. Ингээд өнөөдрийн хуульчдын подкастын ээлж дугаар өндөрлөж байна. Өнөөдрийн дугаар